За энэ үйлдвэр технологийн парк бол Монгол улсад хамгийн чухал асуудал. Монгол улсын их хурлын гишүүд, сайд, дарга нар бүгдээр ярихдаа энэ үйлдвэрлэлийн салбарыг дэмжинэ гэж ярьдаг. Улуурхаан салбараа дэмжинэ гэж ярьдаг. Эдийн засагт хамгийн их ач холбогдолтой байгаа гэл ингээд ярьдаг. Яг бодит амьдрал төр хийдэг юм. Тэгэд ямар ч зэн үйлдвэр технологийн паркийн форумыг хийгээд биднээс яг энэ танхим суусан. Олон асуудлууд гарч ирсэн. Хувийн хвшлийнхээ оролцсон, мэргэжлийн холбоотууд оролцсон, үйлдвэр технологийн паркуудын удирдах албан тушаалтангууд оролцсон гэдэг өргөн хүрээтэй хилцүүлэг болсон. Тэгээ хилцүүлгийн үр дүн яг л энэ цаасан дээр явж ийн л та. Тэгээ бас энийг боловсруулж орж ирсэн би Уянга гишүүнтэй бүр баярлаа гэж хэлэх гэж байгаа. Уянга гишүүн дээр манлал үзүүлээд ажлын хэсгээ удирдаад энэ ажлын ард гараад өнөөдөр бид нар засгийн газар чиглэл өгөх тогтоолын төслөөр бас батлахгаа сууж байгаад нь талархаж байгаа. Тэгээ энэний төлөө бас их цаашаа явах хэрэгтэй шүү. Одоо бид ингээд их хурлын тогтоол төсөл боловсруулад өгнө батлагдахгүй юу? За батлагдчаад араас нь ажил болгохын төлөө явах хэрэгтэй. Нөгөө татах хүчний асуудал, нэг цонхны асуудал, хүндрэлгүй байх асуудал яг хөгжүүлэх гэдэг үл энэ үйлдвэр технологийн паркаараа дамжуул кластер байдлаар л Монгол улсын энэ үйлдвэрлэлийн салбар хөгжиж шít. Яг доогоос баг нэг цагийн өмнө бидний жижиг дунд үйлдвэрлэл өрхийн үйлдвэрлэлийг ингээл яриа л энд суулаа. Ингээ цаашдаа энэ кластер маягаар энэ үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлээд за энэтэй холбоотой төр худалдааны тухай хууль уйж өгөхөө. Тэгээ цаашаага дотоодынхон үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг ийм боломж бололцоол нь оруулж өгөхгүй л одоо бүх юм тархаа бутрахаа. Тэ? Ямар ч нэг хуультай тэр нь бодит амьдрал дээр хэрэгждэг нэг ийм болчиход байгаа. Тэгэхээр энэ удаагийн бас байнгын орооны боловсруулах энэ тогтоолын төслийн тийм ач холбогдол өгөх гэж бодож байгаа. За одоо зарим нэг энэ санал яг энэ тэрчгээрээ явсан уу гэдэг асуулт байгаад байдаг. За энийг Уянга гишүүдэд дахиад ярий да. Ягаад тэгэхээр нөгөө хүн амын орлогын албан татвартай холбоотой асуудал жилийн 5 жил байсан уу, бид нар 10 жил байсан уу дэмжихтэй тий. Зарим 8 жил байсан уу, 7 жил байсан уу гэсэн протоколоо нэг дахиад харах хэрэгтэй баг. 5 жилийн хугацаанд яг том төсөл хөтөлбөрүүд босч ирж амжихгүй юу тий. Ингээд юмнууд гарах бах шүү. Тэгээд энэ ажлын хэсгийн санал дүгнэлтээс дэмжиж өгөөрэй гэж ажил төрөлжилтийн байнгын хорооныхаа гишүүдэд хэлэх гэсэн юм аа. Үнэхээр сайн ажилласан шүү. Тэгээд Уянга гишүүнтэй дахин баяр хүргэе, ажлын хэсгэнтэй баяр хүргэе. Би бас өөрөө ажлын хэсэгт норж ажилласан. Тэгээд энэ төлөө хамтдаа бас тогтоолын төслөө батлуулъя. Өөрөнд яг гишүүнтэй бас. За баярлалаа.